За, орд үлзэнгүй юу яцгаанда манайха надаарч нам давинда. Өнөөдөр хэдүүлэн гамилтан ховорд бишгэх үн задгаар болгочийн талаар ярилцах болно. Одооноос бишгэлтүүд эвч. Мань хүн 1924 оны 7 дугаар сараас 1928 оны 6 дугаар сарын хооронд дор хаяж 3 хүүхдийн амийг өнөсөн Америкийн зурлал орчин хүүхдийн үчирхийлэгч хүн иддэг хүн байсан. Саарл хүн, Вестрегийн чон, Бруклиний цус урагч гэх маш олон өчтөд ирвэ. Амьдралынхаа туршид дор хаяж 10 хүний амны эрэгт сийжилтэгдэж байсан ч цагдаа нар зөвхөн 3 алга үйлцэн гэдгийг хүлээн зөвшөөрч хүн амны эрэг үйлцэнд батлагдсан юм. Мөн тэрээр өөр 2 хүнийг худалсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мань хүн хүмүүст өөрийгөөс ярихдаа муж бүрд хөвгттэй хохирогчдын тоо 100 нэлээд давсан гэд хэнийг ч үсэйхэ ярьж байсан гэдэг. Түүний хүн алсан хүний мах иддэг нь батлагдсан бөгөөд 1934 оны 12 дугаар сарын 13-нд баримтлагдаж Грейс Батныг хулгайлж хүнээс эргээр шүүхт өгсөн юм. Биш нь 1970 оны дундуур Вашингтон DC Randall Fish, Ellen Francis Howell нарын гэр бүл долгион DC юм. Fish яв Америк гаралтай. Ээж нь Шотланд Ирланд гаралтайч Америк хүн байсан юм. Аав нь ээжээс нь бүхэлд нь 43 насаар ах байсан бөгөөд түүнийг төрөхөд 75 настай байсан юм. Биш бол түүний гэр бүлийн хамгийн бага хүү байсан бөгөөд дээрэн Walter, Annie, Edwin гэсэн 3 ахтай байсан юм. Нэрээр бага насныхаа ихэнх хугацааг асрамжийн газарт өнгөрөөсөн бөгөөд гэр бүлийнх нь сэтгэс мэдрэлийн онц ноцтой өвчтэй байсан юм. Түүний авах ах нь галзуу өвчтөй. Нэг ах нь улсын сэтгцийн эмнэлэгт хэвдэн эмчилж байсан бөгөөд эцэг эхийнх нэг нь шизофрени өвчтэй. Аанийн сэтгцийн өвчтэй гэж онцлогдсон юм. Өөр 3 амаатан садны сэтгцийн өвчтэй гэж онцлогдсон бөгөөд ээж нь чихний болон эсвэл гарааны хий үзэгдэлтэй байв. 1975 оны 10 дугаар сарын 16-нд Бордо үйлдвэрлэгч голын усан онгоцны ахмад асан Пишяв Балтимор Бодмак төмөр замын өртөнд зүрхний чигдээсээр нас барьсан юм. Дараа нь ээж нь үгэн Вашингтон дахь Гэгэн Жоны асрамжийн газарт өгсөн явдал юм. Тэр үеэс л эхлэн байнга хүүхдүүдээр л хүлдэг болсон юм. Гисийдэж биш зодуураас үүдэлтэй биеийн өвдөлтүүдэн таашааж эхэлсэн юм. 1880 он гэхэд бишээж засгийн газарт ажилд орж түүнийг асамжийн газраас авч чадсан юм. 1982 онд 12 настай биш телеграфын хүүхдүүдтэй харилцаад залуус бишийг шээсүх, баас идэх гэх мэт дадал зуршилтай болгосон юм. Биз та. Эднүс ч одоо юугаа ээж үүдэг бацаанууд вэ? Ер нь тэгээд ингэж амьдргарчин ийм сэтгцийн өвчтэй. Алуурчин болохгүйгээд яах вэ? За тэр ч байтугай хөвгүүдийг нүцгэлхийг харахын тулд онгорхой зорхой нүхтэй халуус сауныг хайж авч өдрийг өнгөрөөдгөөс ингээл бод. 1990 он гэхэд 20 настай Fish Нью-Йорк хот руу нүүн очиж ихэвчлэн 6 нас хүрээгүй эрэгтэй бэлчрүүдтэй бэлгийн харилцаанд ордог байсан юм. 1998 онд Fish өөрөөсөө 9 насаар дүү Ани Мэри Хорпантай гэрлэхээр тохиролцож 6 хүүхэдтэй болсон юм. 1903 онд гэхэд Fish их хэмжээний улгаараар баримтлагдж Синг шоронд хоригдож амьдсан юм. Нэгэн өдөр Фишийн найз залуу түүнийг мөзөөр аваачиж хүний бэлэг эрэхтэн 2 хэсэг болгон толилуулснаар улмаар бэлгийн дур үслэн зэрэмдэглэх явдалд хэд авдсан тухайга ярьж үйсэн юм. 1927 оны 1-р сард Фиш ихнэр түүнийг орхиж түүний дороогаар Фиш хүүхдэд өөрөх толгоос эцэхвэр өсөхгүйсөөр аргагүй дүрсэн юм. Баримтлагдсныхаа дараа Фиш нэгэн сонинд ярилцлага өгтөө эхнэр нөөрийг нөрхөө явахдаа бүх хэд өрнгийн хомод явсан гэж хэлсэн. Фиш хэд юм сонсдог болсон юм. Яг энэ үед Фиш цэв болон гизрүүгэн зүгээр хатхан өвдөлтөөр нь тайшаалж эхэлсэн юм. Түүнийг баримтлагдсны дараа рентген туяагаар Фишийн арцны хэсэгт дор хаяж 29 зүй байгаа болохыг тогтоосон юм. Мөн тэрээр хадастай сэлүүрээр өөрийгөө дахин зөгөж өөрийнхөө харал эцсээр өгзгөрүүгээ хөвөнчгөж шатаадаг байсан байна. 1919 онд Fish Жорж Давотод оюуны бэрхшээлтэй худгалсан юм. Тэрээр хожим сэтгцийн бэрхшээлтэй Африк гаралтай хүүхдүүдийг сонгож байснаа хэлсэн юм. Тэрч байтугай өөрийн өвгүүдэн эрэгтэй хүүхдүүд худалдаж авч өгдөг байсан байна. Fish бага насны хүүхдүүдийг тарчлаад зэрэмдэглэж хутгалж хөрөөдөж хөнөөдөг байсан байна. 1925 оны яг тэгдүнд ихэд Нью-Йорк World сэтгүүлийн нэмгэргийн дугаарт 15 настай залуу ажил хийж байгаа зургийг Fish олж харсан юм. 5 дугаар сарын 28-нд 58 настай Fish Эдвардыг ажилд авна гэсэн дүрээр Манхэттен дахь Баадын гэр бүл зожилсон юм. Fish өөрийгөө Фрэнк Ховард гэж Нью-Йоркийн Фармигдал хотын фермер гэж танилцуулсан юм. Тэрээр бууд болон түүний найзыг ажилд авна гэж амлаад хэд хоногийн дараа тэднийг ирээрэй гэсэн юм.
Гэвч тэр өдрөө биш очиж чадаагүй ч тэдний гэр бүлээс уужилт гуйж дахин тэднийд очисон юм. Тэр өдөр Эдвардын 10 настай дүү болох Грейстэй уулзсан юм. Тэрээр зорилгоо Грейс рүү шилжүүлж зөөхнийхээ төрс өдрийн өвчлөлт оролцох ёстой гэсэн үлгэр зохион эрэндээ өрсөн юм. Тэрээр эцэг эхийг нь зовдож нэгэн ятхан Грейсийн үдшилтэд дагуулж явахаар зөвшөөрүүлсэн юм. Дараа нь Фиш Грейсийг Нью-Йоркийн Ирвингтон хотын зүүн Ирвингтон орол байрлах 359-р улсын замдах Вестериа цуслангийн байшин дараагийн хөрөгчдийг хөнөөхөд ашиглахаар сонгосон орхигдсон байшинда авъяцсан юм. Тэнд Фиш дүүнийг гараар боомлж хөнөөн дараа нь толгойг нь тасдаж биеийг нь салгаж дараагийн эд өдрийн турш ихэнх үлдэгдлийг нь үдсэн байна. Зэгдэн нэр 1930 оны 9-р сарын 5-нд 66 настай ахлах ажилтан Чарльз Эдвард Пафик Пафламын салсан эхнэрийн буруутаагаас болж Грейс алга болсон эрэгт сэжигтнэр дооцсон баримтжилсан юм. Пафлам 1930 оны 12-р сарын 22-нд баримтлагтахаас шүүхөөр л хүртэл хараал эзэн 108 хоногийг шорон сум өнгөрүүлсэн юм. Юу гээл бүхэл бүтэн Пафлам хүн хүүхэд алаа явж байхад 1934 оны 11-р сард Грейси эцэг ихэд илгээсэн нэрээ нуулсан загтал эцэст нь цагдаа нарыг Фиш рүү хөтлсөн юм. Боди ээж бичиг үсэг мэддгүй байсан тул хүүгээрээ тэр загтлаа уншуулсан юм. Загтлыг нь төвч дурдвал эрхэм хатагтай Бадмин. Тэр үед би 409-р гудамжинд хойд баруун талд амьдардаг байсан. Миний нэг найз Ахмад Джон Дэвис надад хүний мах ямар сайхан болохыг маш олон удаа хэлдэг байсан. Би тэрний ярианаас болж хүний мах хамтлахыг хүссэн юм. 1928 оны 6 дугаар сарын 3-ны нямгарагт би чамайг 406 дугаар үйт 15 дугаар тоотод дуудсан. Чи надад гүзэлцэг навчирсан. Бид өдий ол идсэн. Грейс миний өвөр дээр суугаад үнссэн. Би түүнийг үдэшлэгт авч явж байгаа дүр эсгэж идгээр шийдсэн юм. Чи тийм ээ, тэр явж болно гэж хэлсэн. Би түүнийг аль хэдийн сонгосон Вестчестер дэх хоосон байшинд аваадсан. Би тэнд очиход би түүнийг гадаа үлдгэж хэлсэн. Тэр зэрлэг цэцэг түүн гадаа үлдсэн. Би дээшин гараад бүх хөвцөнд айлсан. Үгүй бол миний утас цус болно гэдгийг мэдэж байсан юм. Бүх зүйл бэлэн болсны дараа би зонх руу очиод түүнийг дуудсан. Тэгээд түүний өрөөнд орж ирэхэд би аль хэдийнэ шүүгэнд орч нуугдсан байсан. Тэр намайг нүцгэн бахыг хараад үеэлж шатаар гүйх гэж оролцсон боловч би түүнийг барьж авахд тэр ээжтэй хэлнэ гэж хэлсэн. Эхлээд би түүнийг нүцгэлсэн. Тэр намайг өшгөлж хаацаж майдсан. Гэвч би түүнийг боож алсны дараа өрөөндөө авчиж хоол хийж идэхийн тулд жижиг эсвэ болон хуваасан юм. Бяцхан өгзгөн 100хан шаарч ямар амттай зүйлэн байсан бэ гэж би түүний бүх биеийг идэхэд бүхэл бүтэн 9 хоног зарцуулсан. Би түүнийг зодоогүй. Тэр онгон нас барсан гэж зэгтэл дээр бичсэн байна. Зэгтлийг NIPCBA гэсэн үсэг бүхий жижиг 6 цэгт эмнэлэн бүхий тогтонд хийж үргэсэн юм. Нью-Йоркийн хувийн жолооч нарын сан гүйсийн нийгэмлэгийг төлөөлж байна. Дус компани цэвэрлэгч цагдаа дэлснээр бичиг эрхийн зарим хэрэгслийн гэртээ авчиж өгсөн боловч нүүхтэн 152 дугаар гудамжны 200 тоо өрөндөө үлдээсэн байна. Байшингийн эзэгтэй Фиш хэд өдрийн өмнө тэр өрөөнөөс гарсан гэж хэлв. Тэр Фишийг хүүтүнд мөнгө илгээсэн бөгөөд тэрээр дараагийн чекээ өөрт нүхийг хүссэн гэж хэлв. Хэргийн ахлан мөрдөн байцаагч мөрдөгч Уильям Кинг Фишийг буцаж иртэл нь өрөөний гадааг хүлээж байв. Тэрээр төв байранд очиж байцаалт авахыг хүссэн ч Фиш сахлын утгаар тэрэн рүү дайрсан байна. Кинг Фишийн зэвсгийг хурааж цагдаагийн төв рүү аваачжээ. Фиш Грейс Бадиамиг хүнээсээ эргийг үгүйсгэх ямар ч урдлага хийгээгүй бөгөөд охиныг хүчиндэх гэж толгойд нь хизээч орж байгаагүй гэж хэлсэн. Гэвч тэр дараа нь өмгөөлөгчдөө Грейсийн цээжин дээр өвдөг сүгдэн боомлж явахдаа өөрийн ирэхгүй 2 удаа үрийн шингэнэ гадагшлуулсан гэж хэлсэн юм. Энэхүү мэдээллийг шүүхөрл дээр хүн хулгайлсан бэлгийн сэтэлтэй гэж нотлоход ашигласан бөгөөд ингэснээр каннибализмын талаар дурдгаас зайлсхийсэн юм. Грейс Бадиг хүнээс эргээр Фишийг 1935 оны 3 дугаар сарын 11-нд Нью-Йоркийн Уэйтлейк хотод шүүхөрл нь эхэлсэн юм. Шүүхөрл 11 үргэлжилсэн бөгөөд Фишийг галзуурсан гэж гуйж бурхнаас хүүхдүүдийг алахыг хүссэн дуу хоолойг сонссон гэж орилж байв. Садизм ба мазохизм гэх мэт 10 гаруй сэтгцэн юмч Фишийн бэлгийн шүтэний талаар гэрчилсэн юм. Дэмс дүнлэлттэй Фиш бол сэтгэл зүй өвчтөн бөгөөд хуулийн эрх зүйн болон эмнэлгийн бүртгэл ийм олон бэлгийн гажигтай өөр хүн байдгүй гэж тэмдэглэсэн юм. Өмгөөлөгчийн ахлах шинжээч Вирдам Фишийг шашин шүтлэгт хэд давтсан. Ялангуяа Абрахам, Исаак хоёрын Библийн түүхэнд анхаарал хандуулж байснаа тайлбарлав. Вирдам хэлэхдээ Фиш мөн адил хүүг золиослох нь өөрийн гим нүглийн төлөөх намжлал болно гэж итгэдэг бөгөөд
Хэрвээ үйлдэл нь өөрөө буруу байсаж бурхан зөвшөөрөхгүй бол Тэнгэрийн элч нар үүнээс сэргийлнэ гэж үздэг байсан юм. Биш өмнө нь нэг удаа дахил өрөх оролдлого хийсэн ч хажуугаар нь машин өнгөрөхөд бүтлгүүдсэн байна. Эдвард Бат дараагийн зөөлөөс болсон боловч төсөөлж байснаас том биетэй байсан тул Грейс дээр огтсон. Гэтэл Грейсийг эмэгтэй гэдгийг мэддэг байсан ч биш түүнийг эрэгтэй охид гэж ойлгодог байсан гэж үзв. Дараа нь Виртам фишинг каннибализмын талаар дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд энэ нь түүний оюун ухаан тэрээр нөхөрлөлтөй холбоотой байв. Дэмс Виртамаас асуусан хамгийн сүүлчийн асуулт нь 1500 хүнтэй фишинг амьдралыг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд эмч түүний сэтгцийн байдлыг нь амьдралд үндэслэн хэрхэн тооцсон тухай асууснаар төгсөв. Виртам зүгээр л тэр галзуу юм гэж хариулт өгөөд төгссөн байна. Шүүгчдийн хинэнч фишийг галзуурсан гэдэгт эргэлзээгүй ч эцэст нь нэгэн тожим тайлбарласнаар түүнийг ямар ч байсан заацлах ёстой гэж үзсэн юм. Тэд түүнийг эрүүл ухаантай, гэм буруутай гэж үзээд шүүгчдэгчийг цахилгаан цохиулн заазаар явахад оноосон юм. Фиш 1935 оны 3 дугаар сард шоронд ирсэн бөгөөд 1936 оны 1 дугаар сарын 16-нд Синг дэх цахилгаан сандал дээр заацлуулсан юм. Тэрээр 23 цаг 6 минутанд танхимд орж 3 минутын дараа нас барсан гэж мэдэгдэл хүргэсэн юм. Түүнийг шоронгийн оршуулгын газарт оршуулсан бөгөөд биш заазаараа хүчтэд электродыг биендээ суйрлуулахад тусалсан гэдэг. Түүний сүүлчийн үг нь би яагаад энэ байгаагаа ч мэдэхгүй байна гэж хэлсэн байдаг. Биш өмгөөлөгч Джеймс Демпси заазлагдсныхаа дараа сэтгүүлчдтэй уулзахдаа үйлчлүүлэгчийнхээ эцсийн мэдүүлгийг авсан гэдгээ хэлсэн байна. Энэ нь биш нас барахаасаа хэдхэн цагийн өмнө бичсэн хэдэн хуудас гараар бичсэн тэмдэглэл байсан юм. Дугларсан сэтгүүлчид баримт бичгийн агуулгыг задлахыг шаардахад Демпс татгалзаж би үнийг хизээч хэндэж үзүүлэхгүй. Энэ бол миний уншиж байсан хамгийн бузар булаа самуу үгс байл гэж хэлсэн байна.